Мэдээллийн хөтөлбөрийн студиуд зочны ярилцлагаар үргэлжилж байна. Тэгэхээр яг одоо бид SR Consulting буюу Бүгд найрамдах Солонгос улсын их сургуулиудтай хамтын ажиллагаатай боловсролын агентлагийн гүйцэтгэх захирал Наран Гаравтай ярилцахад бэлэн болоод байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр SR Consulting Солонгос улс руу оюутнуудыг зөөлчилдэг байгууллага гэж байна. Тэгэхээр за хамгийн түрүүнд асуусан зүйл гэвэл за зах зээлийн төлөв байдал оюутнуудын гарч байгаа одоо тоо хэмжээ ямар байгаа вэ? Сүүлийн үедэд бас зан төлөв ямар хөө байдлаар өөрчлөгдөж байгаа вэ? За юуны өмнө манай байгууллага ерөнхийдөө үйл ажиллагаа явуулаад 2022 оноос гэдэг маань ойролцоогоор 4 гаруй жил болж байна. За бид нэр ихтэй сургуультай хамтын ажиллагаатай хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторийн хөтөлбөрүүдэд суралцах энэ боловсролын цаг зөвчлөгийг үзүүлдэг юм байгууллага байгаа. За сүүлийн үеийн жилүүдэд одоо энэ боловсролын байдлын чих хандлага, тоо баримтын хувьд гэх юм бол Солонгос улсыг зорж байгаа Монгол оюутны тоо одоо ихээр нэмэгдэж байгаа. За тус улсын цаашлийн албаны мэдээлснээр одоо энэ оны 2 сард Бүгд найрамдах Солонгос улсыг одоо зарим суралцж байгаа гадаад оюутны тоо түүхэндээ анх удаа 310 мянгад хүрсэн ийм тоо баримт гарсан. За үүнээс бол Монгол оюутан бол нэг 16-аас 18 мянга. За энэ тоо байна гадаадад Монгол одоо Солонгос улсаас суралцж байгаа Монгол оюутны тоо маань 16-аас 18 мянга гэсэн юм тоо зөвлөлтөд байгаа. Тэгэхээр жилд дунджаар нэг 4-6 мянган оюутан тогтмол Солонгос улсад суралцахаар зорж байгаа. Сүүлийн үед ялчгүй тоо нэмэгдэж байна. За ковидын үеэр бол нэлийн хэцүү жоохон буурсан байсан биш магадгүй. Одоо бол нэлийн бүүн болж байна гэж ойлгож болохоор юм тийм. Оюутнууд за явж гин ихэнх нь бол 10 жилийн хүүхдүүд бол бэлдээд бакалавртаа явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр бакалавр, магистрийн одоо хөтөлбөрүүд аль нь дийлэнх хүүхдүүд явж байгаа вэ? За энээр нөгөө харах юм бол ганцхан тоо өсөө зогсохгүй хүүхдүүдийн юм чанарын өрсөлдөд байгаа. За нэгдүгээр гэх юм бол хүүхдүүд маань илүү одоо юу гэдгийг олон улсын туршлага за тэгээд хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар гэх мэт зүйлийг нягтладаг. За нөгөө талаас эцэгчүүд маань илүү одоо тий судалгаа, дата мэдээлэл суурилж шийдвэр гаргаж за тухайн сургуулийн ранк за мөн дээрэс нь хөдөлмөрийн зах зээлд ажиллах одоо боломж, ажил эрхлэлтийн хөв зэрэг үзүүлэлтийг хардаг. За тэгэхээр нөгөө бас нэг богино хугацааны хэлний бэлтгэлийн сургалт гэхээсээ илүүтэй бакалавр, магистр, докторийн түвшинд яг мэргэжлийн академик түвшинд суралцах энэ чиг хандлага маань ихээр нэмэгдэж байгаа. Тэгээ энэ өөрөө бас нэг зах зээлийн бас нэг юм томхон өөрчлөлт, шинжилэлт юм болов гэж бол харж байгаа. Тэгээд дөнгөж сая хэлээ хөдөлмөрийн зах зээл дэвшлэх одоо байр суурь чадамж нь бол нэмэгддэг гэж байна. Тэгэхээр гадаадад яваад ирсэн, Солонгос руу яваад ирсэн оюутнуудын хувьд тэгэхээр чадамж нь ерөнхийдөө ямар байдлаар илэрч байгаа вэ? Сайжирсан гэдэг нь. Тэгэхээр эхний ээлжинд бол мэдээж нэг гадаадад боловсрол эзэмшин гэдэг маань яг хүүхний хөгжил гэхээсээ илүүтэй улс орны хөгжил, за хүний нөөцийн стратегийн маш том хөрөнгө оруулалт гэж бол харж байгаа. Тэгэхээр гадаадад боловсрол эзэмшин залуус маань ганцхан Солонгос гэлтгүй те мэргэжлийн ур чадвар, за мэдээж ингээд хоёр хэлний одоо чадвар, за олон улсын туршлага, тасан зохицох чадвар гэх мэтчлэн одоо хөдөлмөрийн зах зээл одоо маш юм чадварлаг боловсон хүчин өрсөлдөхүйц юм мэргэжилтэн болж ирж байгаа нь бол хамгийн том давуу талууд бий болж байгаа. Одоо очиод суралцах хугацаанд дээрээс нь эдийн засагт зөвхөн одоо Солонгост байгаа хүмүүс биш Монгол ч гэсэн эдийн засгийн нөлөө бол үзүүлдэг тийм ээ. Дээрээс нь одоо хүүхдүүд тэтгэлгээр бол явдаг. Тэгэхээр энэ талаар бас тэтгэлгийн одоо чанарын хувьд бас ямар хөө үзүүлэлт өгдөг вэ? Яг зөв. Тэгэхээр мэдээж нөгөө гадаас суралцж байгаа одоо тий оюутан залуучдын хувьд аль болох хямд өртгөөр за мэдээж чанартай боловсрол за тэтгэлгийн одоо боломжуудыг эрэлхийлдэг. Тэгээд сүүлийн үеийн маань эцэгчүүд болон оюутнуудын маань чих хандлага ч гэсэн энэ дээр илүү төвлөрч байгаа гэх юм уу. За ямар боломжууд, ямар тэтгэлгүүд байна. За төгсөөд яг ямар одоо тий ажлын байранд гарах боломжууд байна гэдэг зүйлүүдийг илүү хардаг болсон. Тэгэхээр Солонгос улс маань өөрөө маш хямд өртгөөр за мөрөөс нь тэтгэлгийн боломжууд аягүй өндөр байдаг. За тийм учраас манай байгууллагын хувьд ч гэсэн үндэн тохирсон одоо хөтөлбөрүүдийг, тэтгэлгүүдийг мөн сургалтын уян хатан нөхцлүүдийг бол санал болгодог байгаа. За эдгээрээс дурдах юм бол мэдээж Солонгос улсын засгийн газраас жил болгон хэрэгжүүлдэг одоо засгийн газрын тэтгэлэг энэ маань одоо хамгийн том тэтгэлэг маш олон оюутнуудыг одоо энэ суралцуулах боломжийг бол өгдөг. Засгийн газрын тэтгэлгээр явж байгаа оюутнуудын чадамж бас нэлээд сайн байх. Левелтэлээр явснаас илүүтэйгээр эндээ хилээд сураад оноогоо аваад тэгээд шууд тэтгэлэг рүүгээ явж ийн гэдэг нь зорилготой байна гэсэн үг болж байна. Чанар нь бас дагаад сайжирдаг байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө засгийн газрын тэтгэлгийн хувьд бол ингэж жил болгон квота өгдөг. Тэгэхээр Монгол улсаас бол бакалаврын түвшинд суралцаад жилдээ нэг 25-аас 30 оюутнууд тий. За магистр докторийн түвшинд суралцаад нэг 60-аас 70 оюутан гэх мэтчлэн
ийм квотыг жил алга өгдөг. Тэгэхээр энэ хөтөлбөрт одоо илүү бас манай байгууллага чиглүүлэх, зөвлөх, туслах үүргийг бас ингэж гүйцэтгэж явдаг оюутнуудын. Ангаараа биеэ даагаад одоо сургуульд орох, тэтгэлэг авах гэдэг агентлагаар дамжуулсан хоёрын ялгааг бас нэг тайлбарч өгөөч. За сүүлийн үеийн яг ихтэй сургуулиудын чиг хандлага гэх юм уу те илүү боловсролын агентлагуудтай илүү хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, түншлэлийг бий болгох ийм одоо зорилго чиг хандлагууд бол ажиглагдаж байгаа. Тэгээ энэ нөгөө талаасаа тухайн оюутан маань элсэж орох процессыг илүү хэлбэрчилж байгаа гэх юм уу. Мэдээж нөгөө Солонгост материал илгээх энэ процесс маань бусад орнуудтай харьцуулахад арай нэг юм өөр уг шатаар явагддаг. Тийм учраас боловсролын агентлагийн хувьд бол тухайн оюутнуудын цаг хугацаа, заман дээрээс нь мөнгө санхүү гэд илүү мэдээллийг нь ил тод процессыг нь түргэн шуурхай болгож өгч байгаа нь хамгийн том давуу талтай. Сая процесс гэж хэллээ. За ер нь ямар хуу одоо улс орнууд болгон өөр процесстэй байгаа. Солонгосын хувьд ямар онцлогтой байдгийг дээрээс нь хүүхэд одоо 10 жилийн төгсөөд явж байгаа хүүхэд хичнээн хугацаа шаардлагатай ийм бэлтгэл ажил шаарддаг юм гэдэг асууж байна. За мэдээж нөгөө гадаадаас сурах гэж байгаа оюутнуудын хувьд те тухайн улсынхаа орны хэллийг сурах уу. За эсвэл одоо те тухайн улс ор маань өөр ямар хэлээр үзэх боломжтой байна гэдгийг эхлээд харна. За тэрэн дээрээ өөрөө би одоо те солонгос хэлээ сурах мэдээж шаардлагатай гэж үзэх юм бол 1-2 жилийн хугацаа одоо хамгийн бага тий. За тэр нь одоо хэл сурах боломж маань өөрөө Монголдо байж болно. За эсвэл Солонгос руугаа очиж яг одоо тий орчинд нь очиж сурах бас боломжууд байгаа. За мөн магадгүй нөгөө тухайн хүүхд маань англи хэлний оноотойгоор сурах боломж байгаа гэж үзэх юм бол хамгийн багадаа нэг 3-6 сар шаардна гэх мэтчлэн ийм хүүхдүүд маань өөрсдөө ямар сонголт хийж тэр нь одоо процесс нь ямар хугацаа бас шаардж байгаас хамаарат харилцаа адилгүй байна гэсэн. Ер нь 10 жилийн хүүхэд бас одоо сонсож байгаа одоо 10 жилийн хүүхэд эцэг эхүүд ээж магадгүй өөрсдөө сонсч ээж магадгүй тэгэхээр тэдний хувьд тэгвэл одоо хэлний оноо дээрээс нь сургууль орох процесс гэдэг зүйлүүдийг бэлтгэх юм бол за доорхойж нэг жилийн хугацаа шаардлагатай ч юм уу тэгэж үзэж бас болох нь тийм. Хүүхдүүд маань аль болох нөгөө нэг яарч ингэ шийдвэр гаргах нь бол мэдээж нөгөө ирээдүйд одоо аягүй том чухал сонголтуудыг хийх гэж байгаа. Тийм учраас аль болох эртнээс тодорхой цаг хугацааг одоо тий зарцуулаад ингэж бэлтгэх юм бол ирээдүйд гарах тэр одоо үр өгөөж мэдээж боловсрол бол өөрөө ирээдүйн насан туршийн хөрөнгө оруулалт учраас шийдвэрээ бас зөв гаргаж ирснээс бэлдэх хэрэгтэй гэж боддог. Оюутан суралцагчдын Солонгос улсын визний нөхцөл ер нь сүүлийн үед хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ? Бас энэ тал дээр бас мэдээлэл сонирхож байгаа үзэж байж магадгүй. Тийм мэдээж нэг Солонгос улсын маань нэг одоо том шаардлага гэх юм уу виз байдаг. За визэнд одоо тодорхой хэмжээний эцгийн зүгээс за сурагчдын зүгээс ийм одоо шаардлагуудыг хангасан байх ёстой гэдэг зөвлөдүүдийг бол тавьдаг. За энэ дээр гарч байгаа өөрчлөлт гэх юм нөгөө талаас бол аяг уяатан нөхцлүүд байгаа. За тухайн оюутнууд маань Солонгос улсад очиод суралцсны дараагаар ажиллах одоо тэгээ сурч авах хугацаанд ажиллах боломж за төгсөөд мэдээж ажлын байр төгсгчдөд чиглэсэн бодлого гэх мэтчлэн маш уяатан нөхцлүүд бол байгаа. За мэдээж анх нөгөө Монгол улсаас одоо визээ өгөх гэж байгаа хүсэгч оюутнуудын хувьд бол тодорхой шаардлагуудыг тавьдаг. За тэр бол нөгөө ялцчгүй чухал одоо бас нэг үзэл шаардлага нэг. Тэгвэл сүүлийн асуултыг асуухад стратегийн түншлэлийн хувьд SR Consulting компани агентлаг бүгд аримдах Солонгос улсын их сургуулиудтай ямархуу стратегийн түншлэлтэй яг одоогийн байдлаар явж байгаа вэ? Бас энэ нь ирээдүйд цаашдаа ямар том боломжуудыг бий болгох вэ гэдгийг бас асуумаар байна. За мэдээж манай байгууллага агентлагийн хувьд бол бидэнд яг тоо гэхээсээ илүүтэй чанарыг илүү одоо чухалчилдаг. Тухайн оюутнуудын хувьд яг ямар тий боломжуудыг одоо эрэлхийлж гин өөртөө тохирсон тийм зөв хөтөлбөрүүдийг илүү санал болгодог. За үүнтэй уялдуулаад бид нэр ихтэй сургуулиудтайгаа илүү юм нарийн за одоо тий стратегийн төршлүүд хамтын ажиллагааны зүйлүүд дээр илүү анхаарч ажилладаг. Тийм учраас ерөөдөө айл болох бид нар тухайн хүүхдүүдийн элсэж орох процессыг илүү хэлбэршүүлэх, элсэж орох одоо цаад тэтгэлгүүд гэдэг ч юм уу тий. Иймэрхүү зүйлүүдийг нь илүү одоо хамтарсан хөтөлбөрүүдийг зохион байгуулах, элсэх үе шатыг нь илүү хэлбэршүүлэх гэх мэтлэн зүйлүүд дээр цаашдаа илүү төвлөрч ажиллаж байна. За магадгүй ирээдүйд гарч болох өөрчлөлтүүд гэх юм бол мэдээж технологийн дэвшилтэд уялдуулаад дижитал зөвлөгөөнүүд за оюутан сонгон шалгаруулах процесс маань илүү хэлбэрших иймэрхүү чиг хандлагуудад бас бий болох байхаа гэж харж байгаа. Тэгэхээр цаашдаа олон оюутныг гадаад руу суралцаж боловсон одоо чадвартай боловсон хүчин болох цаашдын зам гүрийг бас тавьж байгаа танаа хамт олон баяр хүргэе цаашдаа ажилтнаас амжилт хүсье. Тэгэхгүй ярьслаа дуусч байна. Баярлалаа. За баярлалаа.
Студид өнгөс сая SR консалтинг буюу Солонгосын их сургуулиудтай хамтын ажиллагаатай боловсролын агентлагийн гүйцэтгэх захирал Наран Гаравтай ярилцлаа.